Мөрдөн байцаагч давх сүрэн сүүлийн хэд хоногт гарсан орон байрны хулгайн хэрэгүүдийг бүртгэж үзэхэд бүгд эзэн холбогдогч нь байхгүй, ямар ч нотлох баримтгүй, хурууны хээ гутлын мөр зэргийг үлдээдэггүй, дандаа баян айлт түлхүүр тааруулж ордог болох нь анзаарэгджээ. Энд бүхнийг наривчлан судалж үзээд маш нарийн зохион байгуулалттай бүлэг хүн байгаа болохыг мэджээ. Тэдгээр хүмүүсийг унаад ирэхдээ мөрөө сайн далдалдаг мэргэжлийн хулгайч хүн удирдаад байгаа мэт санагдсан байна. Тэгээд урд өмнө хулгайн хэрэгээр олон удаа шоронд орж байсан архаг хулгайчуудын дунд судалгаа хийж хинэн түлхүүр тааруулж хулгай хийдэг болон хийж болохыг дүгнэж зэнэж үзсэн боловч дээрх хулгайчийг маш цэвэрхэн хулгай хийдэг хүн гарч ирсэнгүй. Тиймээс гайхшин барагдсан мөрдөн байцаагч шинэ хулгайч байна да. Гэхдээ ямар хурдан амжуулж байна вэ? Эднийг нэг сайн гиндүүлж байгаад барьж авъя гэж дотроо тооцоолж суудал хохирогчдын нэг болох Ганбат хэмээх залуу гаднаас орж ирээд хулгайч болох найдвар байна уу? Ер нь та нар хурдхан тэр муу хулгайчийг барьж намайг хохирлгүй болгож өгөөрэй гэж өөрөдх хайцнаа. Би эд хөрөнгө барьцааж мөнгө зээлүүлдэг хүн. Тэгтэл муу сайн хулгайчудаас болоод сонинд зар тавихч мөнгөгүй болчихлоо. Гих зэрэгээр гомдлоод гарч оджээ. Мөрдөн байцаагч давх сүрэн сонинд зар өгдөг гэснийг эргэцүүлж бодож сууснаа. Ер нь энэ хулгайн хэрэг арай үнэтэй холбоотой юм биш байгаа. Хулгайч нар зар уншчихад хаягаар нь очиж айлаа судалчихад эзгүй байх цагийг нь тааруулаад ухаад байгаа юм болов уу? Ер нь энэ эзэнгүй хэрэгүүдийн хохирогч нартай очиж уулзъя гэж боджээ. Тэгээд хид хідэн айлаар очиж асуудлыг судлан үзэхэд ямар нэгэн хэмжээгээр сонинд зар өгсөн байдал ажиглагдсан байна. Гэвч тэдгээр хулгайчууд гэрийнхэн түлхүүрийг яаж цэвэрхэн тааруулдаг юм бол гэсэн бодол түүнийг мухардалд оруулжээ. Давх сүрэн энэ бүх бодол санаагаа төвлөрүүлж бодсоор хэлцийн дараадаа хулгайд өртсөн айлуудын зарын тухай мэдэгдэхэд энэ нэрэ байж болох санаа. Хулгайчууд зах дээрээс янз бүрийн түлхүүрүүд худалдан авч цуглуулга хийгээд айлын цоочны хэмжээнд тааруулж хэрэг үйлддэг байж болох юм шүү. Ийм учраас зах руу явж элдв жижиг зүйлс зардаг авгайчуулын хавцаа хяналт тавих хэрэгтэй. Мөн нэг хүнээр зар бичүүлээд тэнд отолт хийж үзвэл ямар вэ гэсэн санаа дэвшүүлжээ. Ингээд тэд ажилдаа орсон байна. Төм төжигнэж бомбож гисэн хар захын хашаанд элдвийн хог зардаг хідэн авгайн хажууд өдөржин суусан давх сүрэн ямар ч олон хүн түлхүүр авдаг юм бэ? Түлхүүрээ хайчихсныг нь авдаг л байх. Хулгайчныг нь бас авдаг л байх. Гэвч духан дээрээ би хулгайч гэд биччихээгүй болохоор хэнийг нь хулгайч хийж мэдэх вүлээ гэж боджээ. Удтал суусандаа хөлн даарсан байцаагч түр дулаацах санаатай зах дотор байрлалыг цагдаагийн хилцийн өрөөнд орж тэнд баригдсан хулгайч лойвэрчин согтуугээд зүсэн зүйлийн хүнийг харж байтал гаднаас хоёр цагдаа Sharp маркийн телевизээр тэрсэн залуугийн хамт орж иржээ. Мөнөөх залуу хоёр цагдаатай ан ман хэрэлдэж хүн өөрийнхөө ямиг хямд зарнуу үнтэй зарнуу та нарт ямар хамаатай юм бэ? Биеийн байцаалт хүү явлаа гэж та хоёр намайг барих ямар эрхтэй юм бэ? Гэж омогдоход нэг цагдаа чи дуугүй бай. Энэ телевизэр чинийх юм бол пассворд нь хаана байна вэ? Мөн чи биеийн байцаалтаа гаргаад ир. Тэгээд юм авахгүй юу? Гэж хэлэх зур хувцанд нь нэгжлэг хийхэд түүний хармаанаас нилээд их мөнгө хоорондоо холбоогүй 7 ширхэг түлхүүр гарч иржээ. Мөрдөн байцаагч давх сүрэн үүнийг хараад эн чинь юу юм бэ? Гэж мөнөөх залуугаас асуудал. Энэ түлхүүрүүд та нарт хамаагүй миний юм гэж хийж үргэсэн байна. Давх сүрэн энэ залууг ямар ч байсан саатуулж шалгахын зүйтэй гэж бодоод гарт нь гав хийгээд хилцээсээ машин дуудуулж албатан саатуулах руу явуулжээ. Ингээд 3 хоногийн дараа түүний байцаагад бүх хүннээ тоочсон байна. Тэрбээр надад нэг хуурай ах байдаг юм. Тэр хүнийг чулуунд орж гэдэг. Энэ хүн надаар хуучин эд хогшил заруулдаг юм. Тэр эд хогшлаа чухам хаанаас авдгийг би мэдэхгүй. Энэ 7 түлхүүрийн хувьд гэвэл чулуунд орж ахын захиас тэр надаар байсхийгээд түлхүүр авахулдаг. Та нар намайг байцаахын оронд чулуунд орж ахыг байцааснаа дээр байх. Би гэрийг нь заагаад өгье хэмээжээ. Ингээд давх сүрэн цагдаагийн 6 ажилтнтай зөв чулуунд орж гихчийг баривчлахаар болжээ. Хөдөлгүйт хэд саатуулагдсан залууг дагуулад чулуунд оржийн гэрт явж очтол эзгүй байсан байна. Тиймээс отож байгаад баривчлахаар шийдэж бүгд хашааны тухай болонд нуугджээ. Тэгтэл цагийн дараа цоо шинхэн бенз машин ирж зогсоод дотроос нь хайрцаг савтай юм байрсан 3 хүн бууж ирэхэн дээр. Энэ үед давх сүрэн мөнөөх залууд хандаж чиний хуурай ах чулуунд орж аль нь вэ гэж асуухад тэр өндөр настай автар нь хэмээжээ. Давх сүрэн тэр настай автар хүнийг хараад мэл гайхсан байна. Учир нь тэр хүн өмнө нь хуулийн байгууллагад ажиллаж байсан бас ч гэж нэлээд хэдэн хулгайчийг үйлдэл дээр нь баривчиж одон медалаар шагнуулж байсан чулуунд орж дүрээрээ байх нь тэр. Тиймээс давх сүрэн даанч мөр үлдээдэггүй байсан нь ийм учиртай байжээ гэж өөрийн мэдлэгүй дуу алдсан гэдэг. Чулуунд орчин цагдаад ажиллаж байгаад арх хууч согтуурсан хэрэгээр ажлаасаа халагдсан юм санаж. Нэгэн цагт хулгайч нарын эрлэг болж явсан мөрдөн байцаагч хүн ийхүү өөрөө ялтан болж халахын шоронг нэг хэсэгтэй л эзэгэнсэн байх жишээтэй.